Байцгаана уу та бүхэн найзууд 4 TVS подкастын анхны дугаарыг бүлээн сонсож байна. Энэхүү подкастаараа бид дэлхийн 4 өөр өнцөгт 4 өөр твд ажиллаж амьдарч буй 4 найз бүсгүйчид өөрсдийн амьдарч буй улс орны соёлын ялгаа, амьдралын хэм маяг, оршин суух визний төрөл, гэр бүл, найз нөхөд, хүүхдийн хүмүүжил зэрэг гадаадад амьдарч буй монголчууд манд тулгардаг маш олон сэдвүүдийн талаар өөрсдийн хувийн туршлага дээрээ тулгуурлан нээлттэйгээр ярилцахаар болоод байгаа. Бидний хувьд Аз, Австрал, Америк, Европ гэсэн 4 TVS холбогдоод ярилцж байгаа юм аа. Юуны өмнө бид өөрсдийгөө товч танилцуулгын зүйтэй ах гэж бодож байна. Бид нар бол 10 жилийн багын найзууд байгаа. 20 гаруй жил одоо тасралтгүй найзлаж нөхөрлөөд явж байгаа тийм 4 бүсгүйчүүд байгаа. За намайг Боги гэдэг Аз твд буюу Япон улсад ажиллаж амьдардаг. Бусад 3 найзуудаагаа бас өөрсдөө танилцуулаасай гэж хүсэж байна. Уянгаа өөрийгөө танилцуулах уу? За сайн бацгаана уу ингээд манай подкастыг сонсож байгаа нийт сонсогчдаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Уянгаа гэдэг. Би Австрали улсад ажиллаж амьдардаг. Тийм тэгээд найзуудтайгаа нийлээд явж ирсэн энэ подкастыг хийх болсондоо маш их баяртай байна. Сайн уу бүгдээрээ сайн уу? Намайг Өнөө гэдэг. Би болохоор Европ TVS Ирланд улсын Даблин хотоос та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Тэгээд excited амар happy байна энэ подкастыг хийх гэж байгаа. Баярлалаа. Намайг өөрийгөө танилцуулаарай. Холбогдож байна. Номуна гэдэг гэр бүлийн хамт ажиллаж амьдардаг. За баярлалаа. Бид 4 одоо тэгэхээр бид нар ер нь бол бүгдээрээ өөр улсад өөр зорилгоор гадаадад ажиллаж амьдарч байгаа одоо хүмүүс байгаа. Тэгээ бидний одоо энэ подкастын маань анхны дугаарын сэдэв бол гадаадад амьдрах ба шинэ амьдралын эхлэл гэсэн сэдвийн хүрээнд ярилцахаар болсон байгаа. Тэгээд миний зүгээс ер нь бол хит хитэн асуулт бэлдсэн. Тэгээд тэрийг найзуудаасаа асуугаад тэгээ ярилцаад явъя гэж бодож байна. За эхний асуулт маань бол анх гадаадад явах шийдвэрээ яаж гаргасан бэ гэдэг ер нь түүхүүдэд хуваалцъя гэж бодож байна. Тэн дээр бол одоо амьдрах шийдвэр болон визний талаар гадаадад амьдрал эхлээд ямар бэрхшээлд болон давуу тал энэ төр байсан бэ зэрэг одоо агуулгуудаараа нэг нэгээрээ танилцуулаад явъя гэж бодож байна. Сая одоо нөгөө өөрсдөө танилцуулсан дараалалаараа Уянгаа эхлээд энэ асуултанд маань хариулаад явал ямар вэ? За баярлалаа. За анх шийдвэрийг бол яг нэг 7-8 жилийн өмнө гаргаж ирсэн юм байна. Тухайд яг ээж болоо шинэхэн ээж болсон удаагүй тэгээд бүх юм шинэхэн мэдэн шүү дээ ээж болсны дараа тэгээд тухайд хүүхд маань ингээл ханиа төрөл тэгээ айгүй хэмлэг твцдэг байсан. Бид хоёр тэгээд хэмлэг твтээд антибиотик тариулаад нөгөө нэг тариулсан нөгөө тариан дуусан гутаа эм ууж гэртээ гараал ингээл тэгэл ер нь ингээл нэг яг юм хүүхдээ байнга л нэг тариатай эмтэй ингээл зуралдуулаад тэр нь айгүй хүүхдээ санагдал тэгэл би нөгөө эмчээс одоо яавал ингээд нэг хүүхдээ эм тарианаас хол ойлгох вэ гэсэн чинь ерөөсөө чи цэвэр агаарт л гаргаадаад одоо манай Монголд одоо бас яг зуны улиралд ч гэсэн бас агаарлах ер нь жоохон юу агаад байна. Энэ агаарт байхаар л ер нь хүүхд чинь айгүй зүгээр штэ эм тарианаас хол байдаг гэд тэгээд яг хүүхдээ нэг цэвэр агаарт гаргах гал нөгөө тэрэлжийн тийшээ баг нөгөө нэг аав нь ажиллаж байгаа юм чинь нэг амралтын өдрүүд баг нэг 30-40 минут нөгөө нэг драйв хийж очдог. Тэгээд нэг 20-30 минут салхилжаал буцаал ирдэг. Нэг тийм нэг амьдралын хэм маягтай болсон байсан л та. Тэгээд тухайд үгүй яасан гоё юм бэ гадаадад ч одоо ингээл яг хүүхдүүд нь гараал цэвэр агаартай ингээл ханаад төрсөн ч гэсэн ингээл нэг хурд идэгчдэг гээл тэгж яах юм ингээл. Тэг яг нэг юм тийм нэг ээж болсны дараачаас л ер нь яг хүүхдээ хараад яг хүүхдээ л нэг гоё цэвэр агаарт л нэг юм антибиотик холол амьдруулах юмсан гэдэг нэг тийм хүсэл эрмэлзэл дээр л яг гадагшаа явах нэг тийм сэтэл маань төрсөн л дөө. Тэгээд ер нь бол нөхөртөө нөхөртөөгөө ярилцаад тэгээд би чинь тухайд хүүхдээ яг харж ирсэн. Тэгээд нөхөр маань нэг ажилтаа байсан болохоор манай хүүхдийг ээж аав маань хараад тэгээд би эхлээд яг сургалтын визагаар яг Австрали руу анх ирж ирсэн.
Тийм тэгээд ирээл яг энэ нөгөө амьдрал нэг сургууль сураал нэг амьдрах гал нэг төхнөөд ингэж нөхөр маань нэг эндээс нэг ажлын юу болол тийм нэг боломж гарч ирээл тэгээд нөхөр маань хүүхдтэйгээ ирээл ер нь аль тий яг ингэж л яг анх бидэд иржсэн. Одоо ч баг бидэд чинь 8 дахь жил рүүгээ баг болох гэж байна шүү. 8 дахь жил рүү болох гэж байна. Тийм яг товчхон. Тэгээ дараагийн подкастн дээр яг ингээл яг нарийн юм уу да. Яри яг тавчхандаа гэх юм бол минийхээ юм байна. За яа миний хувьд болохоор За миний хувьд болохоор ер нь гадагшаа бас монголчуудын адилаар ер нь гадагшаа явж ингээд сурыг бас одоо магистрт сурыг гэд нөхөртөөгөө их ярилцдаг байсан. Тэгж жаад бид тээр хаашаа явах уу гэж бодож агаад энэ Ирланд улсыг сонгосон байгаа. Нэгдүгээр англи хэлтэй ингээд англи хэл ярьдаг улс учраас бид нарт илүү давуу талтай хүүхдүүдэд бас англи хэл сургахад хэрэгтэй юм байна гэж бодчихсон. Тэгээд бас хүүхдээ гаргаад хоёр ингээд ойролцоо насны хүүхдтэй. Тэгээд хүүхдүүдээ жоохон том болохоор ингээ явал зүгээр хаа гэж бодоод тэгээд хэсэг байжгаад тэгээд хоёр охиноо жоохон том болохоор бидэд явахар шийдээд тэгээд би бас ингээд хэлний сургуулаар манай нөхөр болохоор магистраар виза аваад тэгээд Ирланд улсад хүүхдүүдтэй хамт иржсэн. Тэгээ одоо бараг 3 жил болж байна. За тавчхандаа юм байна. Миний хувьд номоо 8. Яг Америк явахаар шийдсэн гол шалтгаан сонин хэлж магадгүй нэг ном надад нөлөөлсөн. Энэ нь болохоор 7 Habits of Highly Effective People буюу нэг амжилттай хүмүүсийн 7 зуршил гэдэг алдартай ном байдаг шүү дээ. Тэр номыг 29 очин наснда уншаад тэгээд яг тэр номны ямар одоо зуршил нь нөлөөлсөн бэ гэхээр төгсгөлөөсөө эхэлж төлөөл гэдэг нэртэй. Тэр нь юу гэдэг вэ гэхээр та өөрийгөө одоо ингээд хөшрөөд өгчихсэн байна. Тэгээд таны оршуулган дээр таны гэр бүлийн хүмүүс, сайртай хүмүүс, найзууд чинь таны юу гэж дурсах бол та юу гэж дурсаасаа гэж бодчих гэж хэлдэг байхгүй. Тэгээд дараагийнх нь болохоор одоо нөгөө төлөв нааш нь татаж эхэлнэ 10 жилийн өмнө. Тэрнээсээ цааш тэгэнгүүт гой урт наслаа гэж бодоход 70 юм уу 80 наснда одоо ингээд та өөрийгөө за миний амьдрал ийм байсан да би энийг хийж чадсан да гэдэг бахархахаар ямар зүйл хийсэн байхыг бодож ингээд тэгээд дахиад хугацаа жоохон татаад за карьерийн хувьд оргил үе гэж бодох юм бол 50 наснда та өөрийгөө хаана байна гэж харж байна гэдэг байхгүй. Тэгээд за тэндээсээ шууд өөрийнхөө одоо байгаа цагаа карьерийн оргил руугаа ингээ холбоно. Одоо магадгүй шулуун байх албагүй. Тэгээд тэр мэн бас нэг байх албагүй тийм ээ. Ингээд өөрийн сарын ямар ч гэсэн тэнд очиж байгаа төсөөлөхөд хэд зам хаагдаж магадгүй. Тэгээд тэндээсээ сайн төлөвлөөд хөдөлмөл гэдэг тийм зөвлөө өгдөг. Тэгээд эндээс би яг юу болгосон бэ гэхээр за би ер нь бол байгаль орчны чиглэлээр ажиллахыг хүсэж байгаа юм гэдгийг ойлгосон. Тэгээд энэ үе чинь би тэгэхээр 28-29 тэгэхээр хацсангүй карьерийн хувьд шинэ өөрчлөлт хийхэд бол жоохон хөгшин. Яг бол миний бакалавр бизнесийн удирдлага байхгүй. Тэгээд яг ингээд байгаль орчны чиглэл рүү мэргэжлийн хувьд хөрвөх гэхээр тэс өөр тэгээд ямар нэгэн боломж байхгүйсэн. Тэгээд 2-3 жилийн дараа ерөнхийдөө ямар гаргалгаа гаргасан бэ гэхээр би байгаль орчны эдийн засгаар мастер хийвэл энэ бол боломж юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд энэ дунд нь мэдээж маш их алдаа оноотой. Тэгээд оройн цагаар мууис дээр экологийн хичээл хэсэг сурсан. Тэгээд бас хөөх охинтой болоод авсан. Тэгээд Азтай миний хань бас мэргэжлийн хувьд мастер хийх сонирхолтой учраас бид гэр бүлээрээ шийдвэр гаргаад Америкт ирсэн байгаа. Визний хувьд жоохон тодруулаад ирчээ. Би бол оюутны визээр ирээд тэгээд тухайд ажиллаж байхдаа одоо ажиллаж байгаа компанид дадлагдаж ажилчнаар ороод төгсөхдөө үндсэн ажилтан болсон. Америкийн хувьд ерөнхийд нь ярихад аяллаа, оюутны, ажлын тэгээд ногоон карт буюу оршин суугчин гэсэн визний төрлүүд байдаг. Тэгээд
H1B буюу ажил олгогч байгууллагаараа спонсорлуулж суглаанд орж авах. O1 буюу урлаг спортын гэх мэт онцгой ариусны хүмүүс L1 гэдэг нь болохоор олон улсын том дамсан компани дотоод шилжүүлгээрээ ажиллах гэсэн ажлын төрөл нь бол дотоодын 3 төрөл байдаг ойролцоогоор. Тэгээд B болохоор F1 буюу оюутны визтэй байж байгаад ажил олгогчоор спонсорлуулна лотерейд ороод тэгээд виза авсан. Ер нь бол энд H1B-гийн суглааны хувьд болохоор жил бүр ойролцоогоор ажил олгогчоор одоо ингээд спонсорлуулад суглаанд бүртгүүлсэн хүмүүсээс 200-аас 400 мянган хүн сонгодог. Тэгэхээр одоо сонгогдох магадлал 20-аас 30% байдаг. Тэгээд Америкт төгссөн оюутнууд ер нь бол 1 жил дорхойж ажиллах хэрэгтэй байдаг. Хэрвээ шинжлэх ухааны чиглэлээр сурсан бол 3 жил болдог. Тэрэнд нь одоо инженер, IT бас эдийн засаг ордог. Тийм учраас би 3 жилийн цаастай байсан. Тэгээд 2 дахь жилээр азар сонгогдож тэгээд одоогийн ажлын визтэй ажиллаж амьдардаг. Яа, тэгэхээр яг бүгдээ яг ийм өөр өөрийн түүхтэй тусын нэг ажил амьдрал гээд явдаг болохоор яг ингээд бүгдийнх нь ингээд түүхүүдийг сонссон чинь маш сонирхолтой байлаа. За миний Боги гэдэг тэгээд өөрийнхөө Японд ажиллаж амьдардаг. Би хамгийн анх 9 дугаар ангида Японд ирж үзчихсэн. Тэгээд зуныхаа амралтаар ирээд нийлэн удаан 2-3 сар болсон юм аа. Тэгээд тэр үед бол Японы хэл мэдэхгүй яг анх ингээ жоохон хүүхдээ 16 илээ тий 16 талаатай байсан. Тэгээд анх ирээд Японд амар дуртай болоод ямар гоё газар вэ? Ийм гоё газар байдаг юм байна. Би ер нь бол Японд сураад энэ Японд гоё юм сургууль сурнаа гэсэн нэг тийм бяцхан мөрөөдөл тэгээд Монголдо буцаж исэн. Тэгээ яг их сургуулийн энэ төр ороод бакалавра хамгаалсныхаа дараа ерөнхийдөө магистраа хамгаалахдаа Япон руу явж магистраа хамгаална гэсэн төлөвлөгөөтэй байжгаад тэгээд Япон руу яг шууд магистр руу явах гээд ингээд судалсан чинь бас ингээд нэлийн тэр тухайн үед бол тийм боломж бололцоо бага байсан. Шууд одоо тэтгэлэг аваад ч юм эндээс шууд шалгалтын нөгөө тэнцэх тийм магадлал багтай. Тэгээд яаж холбогдож яаж явах вэ сайн мэдэхгүй байсан учраас эргэн тойрныхоо одоо багш нарын интерес зөвлөгөө аваад за эхний ээлжинд бол хэлний бэлтгэлээр явах нь илүү амар байдгаа гэсэн зөвлөгөө аваад тэгээд тэрнийхээ талаар судалж эхэлсэн л дээ. За ямар чиглэлээр явах вэ? Би яг өөрийнхөө сурмаар байсан чиглэлийнхаа сургуулаа судлаад за тэр сургууль нь тэр хотод байдаг учраас би яг тэр хотод байдаг хэлний бэлтгэл рүү явах хэрэгтэй юм байна гэд. Ер нь бол нэг тийм шугамар явжгаад анх бол хэлний бэлтгэлээр Японд ирж исэн. Тэгээд Японд ирээд нэг хагас жил хэлний бэлтгэлтэй суугаад за тэгээ магистртаа оръё гэж шийдээд явах нөгөө орох гээд бэлдээд тэгээ яг бүртгүүлээд явж исэн чинь нэг асуудал тулгарсан. Тэгээ ямар асуудал гэсэн чинь би яг Монголын чинь нөгөө боловсролын тогтолцоо 10 жил шүү дээ тий. Тэгээ 10 жил төгссөд их сургуулаа төгсөөд очсон учраас 14 жилийн юм нөгөө боловсралтай болж байсан. Тэгээ яг нөгөө магистрийнхаа шалгалтыг өгөх гэсэн чинь нөгөө Японых чинь 12 жилийн тогтолцоотой. Тэгээд их сургууль гэхээр 16 жил байх ёстой гэсэн нөхцөлтэй байсан. Тэгээ надад 2 жил нөгөө дутаад тэгээд чи шалгалт өгөх боломжгүй гэсэн хариу аваад тэгээд айгу гайхаад үгүй энэ чинь манай Монголын боловсролын тогтолцоо штэ ингээд 10 жил байгаа боловч одоо Японтой адилхан 12 жилийн боловсролыг бид нар мэдлэг олгоод авцсан байгаа гэж зөндөө тайлбарлал үзэл одоо Монголоос ямар нэг тодорхойлт энэ төр авъя би ингээд өгмөөрэй ингээл үзсэн боловч тэгээд миний одоо яг зорж исэн сургууль бол Японд нэлээд топ 3-т нь ордог сургууль байсан. Тэгээд нэлээд тийм хатуу чанга байсан учраас боломжгүй 2 жил ингээд дуртахгүй явна. Тийм болохоор нэг л одоо гарц байна. Тэр нь бол нэм судлаач оюутан гэсэн тийм пост байдгаа. Яг магистрийн өмнөх одоо бэлтгэл маягийн тийм одоо боломж байгаа. Чи ирээ судлаач оюутнаар 2 жил сурчих юм бол чи магистрт орох боломжтой гэсэн хариу авсан. Тэгээд одоо өөр арга байхгүй учраас тэгээ судлаач оюутан болоод амжилтлаж амьдарч одоо сурч исэн. За тэгсэн чинь яг тэр үед нөгөө Японд юу яасан юм аа? Гамшиг болоод цунами болоод амар том гамшиг болоод
Тэгээд миний яг магистртаа орох байсан жил одоо 3 сард нь гамшиг болоод би 4 сараас нь яг магистртаа орохоор байсан. Тэгээд яг тухайн үед гамшигын бүст амьдарч исэн гээд Монголд ч нөгөө зурагтаар телевизээр нөгөө амар цунами гараад машин байшин гэл урсаж явж байгаа гэл хамгийн амар нөгөө хүнд сценүүд дахин зурагтаа мэдээгээр гараад. Тэгээ Монголд байгаа гэр бүл нөгөө ээж маань санаан зовоод наад чи одоо баг нөгөө Япон аралчин баг урсаа явж байгаа юм биш үү? Бошоохоо одоо ер нь ирэх хэрэгтэй тий. Яг тийм одоо яриад тий. Яг та хэд маань ч гэсэн бүгд зүгээрөө гэл холбогдвол. Тэгэл би нөгөө ээжтэйгээ яриад үгүй би зүгээрээ гэл хэлнэ. Тэгэл 30 минутын дараа ярангууд үгүй энэ зурагтаар ч ястай амар юм гараад штэ. Чи ер нь үний яриад байгаа мó гэл. Яг үу тийм одоо асуудал үүссэн. Тэгээд тухайн үед бол нөгөө би юу яаж юм л да Японд би одоо яагаад энийг ярьж байгаа юм гэхээр би ерөөхдөө Японд 3 удаа тусдаа ирж амьдарсан байдаг. Тэгээд одоо ярьж байгаа маань бол миний анх удаа ирээд сурж исэн үеийн түүх байгаа. Тэгээд тэр үед бол яг тэр нөгөө гамшигаас болоод ер нь бол нутаг буцах шийдвэр гаргасан байдаг. Тэгээд эхлээд нутаг буцахдаа бол Монгол Улсын засгийн газраас тэр нөгөө чартер нислэг гаргаад яг гамшигын бүстэйгээ Монгол явуулсан иргэдийгээ одоо их нутагт нь авчирнаа гэд хөдөлгөөн гараад тэгээд элчин интерес оршин суух нөгөө бичиг баримтаа өгөө. Тэгээд ер нь нэг удаа өнгөө Монгол руу маань авчижсэн. Тэгээд тухайн үед бол би яг бүр буцна гэсэн шийдвэр гаргаагүй. За ингээд гамшигын бүст байгаа очиод ээжийнхаа санааг 50 болгочихъя гэж бодоод очисон байдаг. Тэгээд хэсэг хугацаанд Монголда байжсэн чи ер нь бол чи хэсэг ингээд ийм намжтлантай гамшигын одоо бүс бол нэлээд хүнд маш олон хүн насварсан, маш их хохирол амсан Япон улсын хувьд. Тэгээд тухайн үед бол миний хамгийн их сурсан одоо нэг туршлага гэх юм бол амьдралын аягүй том туршлага болсон нь бол Япон хүмүүсийн одоо үндэстний зан төлөв яг тэр гамшиг болж байгаа одоо тайван байгаа байдал тий нэлээ үнэхээр шал өөр байсан. Одоо дэлгүүрт оронгууд лангуун дээр юу ч байхгүй хоолсон байх тий. Тэгээ бүгднгийн ингээл дандаа ээлж дараалалаар өгнө, бензин дуусаал. Яг тийм нөхцөл байдалд бол Япон хүмүүс маш тайван хандж исэн. Тэгээ тэрийг хараад бол айгүй тийм амьдралын том сургамж болж исэн. Тэгээ ер нь л Монголдо ирчээд байжгаад яг дахиад амьдрал зохиогоод гэр бүлээ зохиогоод хүүхдэд хөрхөн хүүтэй болоод байжсэн. Тэгээ би магистр хамгаалж чадаагүй. Монголд байхдаа бол МУИСт дахиад магистр хамгаалсан. МУИСта магистр хамгаалсан ч гэсэн би дахиад Японд магистр хамгаалмаар гэсэн хүсэлтэй хэвээрээ байгаад исэн учраас дахиад нөгөө багштайгаа холбогдоод тэгээ багш маань надад нэг санал тавиад за чи тухайн үед бол тийм нөхцөл байдал байсан. Гэхдээ ер нь бол чи одоо магистртаа орвол яасан юм бэ? Хэрвээ чи шалгалтаа өгөөд тэнцэх юм бол би чамд тэтгэлэг олж өгье гэж одоо нөхцөл тавьсан. Тэгээ шалгалтыг нь бол дандаа яг Япон хүмүүстэй адилхан. Шалгалт чи Монголоос онлайн интернетээр бол болохгүй. Японд нэг удаа ирээ шалгалтаа өгөө. Хэрвээ чи тэнцэх юм бол би чамд тэтгэлэг олж өгч болно гэд. Тэгэхээр айгу бас том боломж гэж бодоод тэгээ шалгалтаа өгөөд тэнцээд тэгээд тэтгэлэг аваад магистртаа ирээд төгсчихсэн байдаг. Тэгээ магистраа төгсчөөд шууд нутагтаа Монгол улстай очиод одоо өөрийнхөө сурсан эрдмээрээ буюу тэр салбартаа ингээл хувь нэмэр оруулаад одоо маш сайхан одоо их орныхоо төлөө ажиллана гэсэн тийм одоо чин хүсэлтэй эрмэлзэлтэй Монголдо очиж ялаа. Тэгээ Монголдо очиод байдал ер нь өөр байсан. Яг миний хүсэжсэн одоо уур амьсгал юу бол байгаагүй. Тэгээ төрийн албанд буюу одоо янз бүрийн нөгөө хотын захиргаа энтрээр ч юм уу яамдуудаар ингээд янз бүрийн төсөл ингээ миний ингээ одоо Монгол улс хэрэгтэй ийм сэдвэр би ингээд ингэж хэмээрээ ингээд явсан боловч жоохон нөгөө юу байсан л та. Танилтаал ч юм уу тийм татлаа төтлөө айгу хэрэгтэй байдг юм байна гэдгийг нь мэдээд одоо бодит үнэтэй гашуун үнэтэй нүүр тулаад тэгээ Монголдо 2 жил нэг том төсөлд ажиллаж байгаа. Тэгээд одоо сүүлд яг албан ёсоор ажлын визээр нэг албаны ажлаар Японд ирж ажиллаад одоо яг 7 дахь жилдээ болж байна. Тэгээ одоо сүүлд ирэхэд эхний 2 маань бол оюутны виз байсан. Одоо сүүлд ирэхдээ бол би эхлээд ажлын визээр ирээд тэгээ ажлын визээр ирснийхаа дараа Японд бол ерөнхийдөө визний талаар ярихад одоо оюутны виз, дадлагчдын виз, ажлын виз, байнгын виз буюу бас өндөр ур чадвартай одоо ажилтны виз гэдэг олон төрөл байдаг. Тэгээд байнгын виз авахд бол ерөнхийдөө 10 жил
Япон улсад амьдарсан байх. Тэн дотроо 5 жил нь бол яг татвар төлсөн байх гэсэн нөхцөл байдаг. Татвар төлж ажилласан байх гэдэг нөхцөлтэй байдаг. Тэгээд нэг одоо давуу тал нь гэх юм бол хэрвээ тэр нөхцөл айгуу тийм нөхцөлтэй оноо байдаг. Оноо аваад нөхцөлийг хангаж явах юм бол 10 жил болохгүйгээр 1 жилийн дотор байнгын виз авах тийм боломж Японд байдаг. Тэгээ би анх ажлын визээр одоо 7 жилийн өмнө ирчээд тэр нөгөө нэг кодо симон шоку буюу өндөр ур чадварчны виз гэж байдаг. Тэгээ тэрэнд нөхцөлийг нь харсан чинь ер нь бол би яг бүх нөхцөлийг хангаж исэн. Тэгээ тийм болохоор юу ч гэсэн өгөөд үзье. 10 жил биш те 1 жилийн дотор би байнгын виз авах боломж байгаа юм чинь. Туршаад үзье гэж бодоод материалаа бүрдүүлээд өгөөд тэгээ тэр визийг авч чадсан байдаг. Тэгээ тэр визийг авсан учраас тэрнийхээ дараа шууд одоо байнгын оршин суух виз мэдүүлээд ер нь бол Японд одоо сүүлийн удаа ирэлтийнхаа бол 2 жилийн дотор би байнгын виз болгож чадсан байдаг. Яна нэлээд урт болчлоо уучлаарай. Ер нь бол нэг иймэрхүү түүхтэй одоо Японд ажиллаж амьдардаг хүн байна. Яна би арай жоохон өнөө байна. Би арай жоохон давчхан ярьсан юм уу? Найзуудынхаа яриа сонсоод юм шиг визийн талаар ярьсан яриаг юм шиг санагдаж байна. Тэр нэг жоохон хэлчих юм уу? Миний бүр арай хүмүүс яхаа бас авчихсан байсан. За яг хөө тэгээд үзүүлээ цааш юм дээр ингээд бас хэрэгтэй юу хэрэггүй юу? Тэгээ нэмэлтээр хэлээ л та. Одоо би өнөө маань одоо ямар визээр явсан ч юм уу те. Ер нь бол одоо бидний сонсож байгаа хүмүүс ч юм уу гадагшаа явах гэж байгаа хүмүүс ямар нэгэн сонирхож байгаа ах гэж бодож байна те. Тэгэхээр ямар визээр яаж явт юм бол те. Жоон дэлгэрэнгүй ярьж байгаа ш. За тэгээ миний хувьд болохоор ингээд би болохоор хэлний сургуулаар ингээд оюутны визээр ирсэн. Тэгээд тэр нь болохоор ингээд 1 жилийн 8 сарын хугацаатай байдаг. Тэгээд эхнийхээ ингээд 8 сарыг дуусаад цаашаа ингээд дахиад 3 сараар 8 сараар 3 удаа сонгож болдог. Тэгэхээр нийтдээ нэг бараг 2 жил орчим хугацаанд ингээд сонгож болдог. Ингээд хэлний сургуультай сураад. Тэгээд тэрний дараа коллеж тэр эсвэл их сургуульд энэ төр орж болно. Тэгэх юм бол бас оюутны виз байгаа. Тэгээд одоо их сургуулаа магистр энтер төгсчих юм бол 2 жилийн ажиллах тийм эрхийн виз өгдөг байгаа. Тэгээд миний хувьд бол одоо би коллежид сурж байгаа. Тэгээд одоо ч гэсэндээ ингээд оюутныхаа визтэй байгаа гэсэн. Одоо энэ сургуулаа төгснөхийн дараа 1G гэдэг одоо ажил хайх хэрэгтэй виз гэх юм уу? Тэгээ бүтэн ажиллах хэрэгтэй виз гэх юм уу? Тийм виз авна. Манай нөхөр болохоор магистрт ирсэн бас оюутны визээр. Тэгээд одоо болохоор бас магистраа дуусаад ингээд ажлын визтэй болсон байгаа. Тэгээд энэ ажлын виз гэдэг нь бас дотроо Ирландд хэд хэдэн төрөл байдаг. Ингээд ажил хайх эрхтэй бүтэн цагаар ажиллах виз гэж байгаа. Тэрний дараа болохоор тэр нь болохоор 1G. Тэрний дараа нь болохоор 1 гэсэн статустай виз байгаа. Тэр нь болохоор яг спонсорд тийм одоо ажлын газраараа спонсорлуулад авдаг тийм байнгын ажиллах хэрэгтэй виз байгаа. За тэр визээрээ ойролцоогоор 2 жил энэ төр ажилласны дараагаар стамп 4 гэж одоо тамга 4 гэсэн виз авдаг. Тэр нь болохоор байнгын оршин суугчийн виз гэсэн иймэрхүү ерөнхийдөө бол иймэрхүү дараалал явдаг байгаа. За тэгээд одоохондоо манай гэр бүл бол нэг нь ажлын визтэй, нэг нь болохоор оюутны визтэйгээр ингээм амьдарч байна. Тэгээд Ирланд улсад виз авахд бол бусад одоо Европын орнуудтай харьцуулахад ч гэх юм уу, ер нь Америк, Австрали энтертэй харьцуулахад бол харьцангуй нөхцөл нь айгу гайгүй байдаг юм шиг санагдаж. Жишээл Австрали энтерт бол оюутнууд одоо нөгөө банкны баталгаа энэ нь маш өндөр байдаг юм билээ. Тэгээд бид нараас энэ Ирландыг сонгох болсон шалтгаан нь тэр нөхцлүүд нь ер нь айгу гайгүй боломжтой байсан. Тэгээд дээрэс нь манай нөхөр бас өмнө нь одоо 6-7 жил ингээд Ирландд амьдарч байсан болохоор тэгээд бид Ирландыг сонгосон баа. Маш сонирхолтой. Ямар гоё хүн болгоны өөрийн одоо зориг шулуудаж сонирхолтой замналаар бид нэр одоогийн энэ өнцөгт хүрсэн бэ гэж бодлоо. Харин яг өдөр алган л одоо энэ 20 жилийн хугацаанд ч одоо чи бид нарт бараг л одоо 10-аас дээш хоног харьцааг өдрүүд байдгүй үстэй. Тэгсэн мөртлөө ингээд бас өөрсдийнхөө ажил одоо нөгөө нэг сургуульд ингээд яагаал тий өөрсдийнхөө амьдралд ингээд яагаад бас найз залгааныхаа юм ингээд бодоол явдггүй юм байна л да. Тухайн үед нь бол ингээд яаж юм хөөш халгалт чи яасан хүй чи яаж юм хийж юм гэл тэгдэг байсан. Тэгэл
тэгэл бас мартчихдаг ч юм уу тий. Яг ингэ цэгцтэй бас сонссон чинь айгүй гоё юм. Та гурав бас яг тийм байна уу? Тэгээд гоё story сонсоод гоё юм тий. Оянга жоохон дэлгэрэнгүй ярьж өгөөч. За тэгээ харин тийм би уучлаарай би бас түрүү айгүй тийм товч ярьсан байна. За тийм тэгээ би нөгөө түрүү ярьсан шүү дээ. Ямар ч байсан нааш Австрали руу ингээд нөгөө нэг хэлний бэлтгэлээр ирсэн гэдэг. Ер нь аль би чи Монголд байхдаа 2 дээд сургууль төгссөн. Тэгээд ямар ч байсан хэлний дипломтой, дээрс нь эдийн засгийн бас дипломтой, санхүүгийн дипломтой одоо хүн байсан. Одоо хүн байгаа. Тэгээд яг мэдээж тэгэл яг бусдын адил яг нөгөө нэг мэдээж Австрали явахаар шийдэн мэтэл мэдээж магистр хийх гэж хүсэж байгаа байхгүй юу. Тэгээд би ч бас тухайд Монгол бас нөгөө нэг Монгол мобис нөгөө нэг магистраас хамгаалцсан. Тэгэл тэрийг баттгаал яг тэр чиглэлээрээ бас дахиад энэ Австралид бас яг магистра хийчихье гэж яг анх ингээл нөгөө зуучлагын байгууллага дээр нь очиж уулзаал ярилцчихсан. Тэгээд үнэхээр яг одоо үнэхээр бүр миний бүр бараадшгүй их мөнгө байсан тухайд бол яг жилийн одоо $45,000 байх хэвээр. Тэгээд банкны барьцааны мөнгө чинь ингээд мастерх чинь тухайд баг $80 сая төгрөг ингээд яг одоо банкнд ингээ хөдөлгөөнгүй байх хэвээр гэд. Тэгээд $45,000 одоо урьдчилгаа яг нэг 50% хийчээ даа. Тэгээд сургуультай очингуудаа 50% шууд ингээд хийх хэрэгтэй гэдэг. Үнэхээр миний хувьд бол бүр үнэхээр бүр яагаад ч төлж чадхааргүй юм байсан л та. Тэгээд за тэгвэл арай өөр юм гэхээр юу байна гэд. Тэгээд ер нь ингээд бодож байгаад юм удаан амьдрах одоо ингээд хамгийн шанстай юм зүгээр хамгийн нэг Австралийн виз чинь нөгөө ийм байдаг. Бусад орныг бас сайн мэдэхгүй юм байна. Австралид бол виза сунгагдахын тулд дандаа виз чинь нэг түвшин дандаа ахиж явж явах хэрэгтэй байхгүй юу? Хэрвээ чи магистрт одоо ингээ эхлээд сурсан бол дараа нь чи визагаа сунгуулахдаа чи доктор болох хэрэгтэй байдаг. Тэгээ доктор байх юм, доктороо чи хийцэн бол дахиж чи доктороор чи визагаа сунгууд гэж байхгүй. Заавал нөгөө ажлын виза руу орсон байдаг ч юм уу. Тэгээ виза чинь заавал нэг түвшин ахисан байх хэрэгтэй. Тэгээд ер нь энийг ингээд нэлээд тэр нөө зуучилдаг хүмүүстэй ярилцж агаад ер нь аль би ингээ хүүхдтэйгээ нэг жоох удаан л нэг том болтол нэг гадаад байх одоо хүсэлтэй байгаа маа одоо тэгээд миний одоо магистрч бараг дүүрч ухааны юм яриа л тэгсэн чинь нөгөөд чинь чи тэгвэл одоо ингээл бараг хэлний бэлтгэлээр явчвал яасан ингээд тэгээд яг хэлний бэлтгэлээр анх ирж ирсэн. Тэгээд хэлний бэлтгэлээр ирээд яг тэр чинь 1 жилийн виза авсан. 1 жилийн виза аваад тэгэд бас ер нь айгүй азтай байсан. Ер нь бол Австрали улс надад айгүй ээлтэй байдаг манай гэр бүлд. Тэгээд яг визагаа аваад за одоо ингээл жил дуусахаар би ч одоо дараагийн түвшинд рүү ахих хэвээр тий. Би их сургууль тийм үү коллежид би ороод ингээ визагаа дахиад сунгуулах хэвээр гэд яг одоо ингээл бас айгүй их юм бодоол тий. Тэгжсэн чинь манай нөхрийн одоо нэг ажил нь бүтээд тийм тэгээд наашаа ирээд шууд юу sponsored visa болсон. Ажлаас нь спонсор хийгээд тэгэнгүүт чинь энэ нэг Австрали чинь эхнэр нөхөр хоёр байх юм бол шууд нөгөөдгөө шууд dependent гэдэг нэг дагалдан визанд болчдөг. Тэгээд миний оюутны виза чинь дуусгаасаа өмнө шууд нөхрийнхөө би дагалдан одоо визанд тэгээ орчиж ийн гэсэн үг байхгүй. Тэгээд яг 2 жилээр сунгагдаж авдаг. Тэгээл бид эдийн нөхрийн ажлаас нь даасан 2 жил ингээл дуусгах төхөөл тэгээд яжсэн чинь за одоо яана одоо яах юм бол гэж бас ингээл нэлээд сандраал бэжсэн. Тэгсэн чинь дахиад ажил нь дахиад 2 жилээр сунглаа гэд. Тэгээ баярлаа. За нэг бас нэг 2 жил нэг амар 50 бас байжсэн. Тэгээд тэгсэн чинь яг 2 жил нь дахиад дуусгахын алтад ажлаас нь дахиад санал тавиад та Австралийн байнгын оршин суугч болох уу бид нар одоо энэ байгууллагаас нь спонсор хийгээд өгье туслая дэмжье гэд. Тэгээд бид байнгын оршин суух визатай болсон permanent residence гэдэг. Тийм одоо л ямар нэгэн тийм заавал виз сунгана гэсэн асуудалгүй маш сайхан байгаа. Энийг бол одоо гадаадд амьдардаг бүх хүмүүс л одоо мэддэг бах тийм нөгөө виза нэг сунгана ингээл дуусах төхөөл ирэхээр ингээл нэг айгүй нэг тийм түүхтэй байдаг тийм айгүй мөнгө төгрөг нөгөө нэг гаргадаг учраас тийм тавчгандаа
ийм байна. Тийм зөв босно уу найзуудаа өөр дуртай юм үлдсэн үү? Тийм маш сонирхолтой байлаа. Нэр үнэхээр яг ингэж ер нь сонсож байгаа. Өө тийм үү гэж сонсохоор юм байна тий. Тийм яг тийм Тийм байгаа. тийм байна. За тэгэхээр ерөөхдөө бол одоо сонсож байгаа хүмүүс маань ч гэсэн гадаад руу явах гэж байгаа хүмүүс ер нь бүгд л адилхан ийм түүхүүдтэй байгаа гэж бодож байна. Бид дөрөв бол дөрвөн өөр түүхүүдэд одоо хуваалцаад хэрхэн очисон, ямар визээр яаж амьдарч байгаа вэ гэдгийг бол хуваалцлаа. За дараагийн асуулт руугаа оръё гэж бодож байна. Сая бол бид нар бүгдээрээ сайхан яг анх одоо тэр шийдвэрийг гаргасан буюу ямар визээр явсан гэдэг түүхүүдэд ярьсан. Одоо тэгвэл хэдүүлээ ингээд одоо ямар нэг хэмжээнд бол ингээд тэр зүйлүүдийг даван туулаад өнгөрцөн байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо миний асуулт бол хэрвээ та одоогийн туршлагатай байсан бол тэр үед одоо анх яг тэр гадагшаа явах шийдвэр гаргаж исэн үедээ ч юм уу яг тэр үед юуг өөрөөр хийх байсан бэ? Одоо буюу одоо гадагшаа явах гэдэг зөндөө хүмүүс бас судалж ээж болно шүү дээ. Тийм хүмүүс зориулаад ямар зөвлөгөө өгөх вэ? Хэрэг жоохон ингээ хэлбэрчилсэн ч юм уу тий. Ингэх юм бол илүү зүгээр юм байлээ шүү ч гэдэг юм уу тий. Тийм зөвлөгөө байвал бас хуваалцаач гэж бодож байна. За баянгаа. Миний хувьд за богийн бэлцэн асуулт нь аягүй гоё асуулт байна тийм. Тэгээд миний хувьд одоо юу гэж зөвлөх байсан бэ гэх юм бол нэгдүгээрт бол яг одоо хаашаа одоо явахаар шийдсэн байгаа бол тухайн улсынхаа хэлийг аягүй сайн сураал гэж одоо хэлмээр байна. Тийм тэгэл хүмүүс нэ тухайн газар нь очиод сурчин гэдэг. Ер нь бол тэр бас аягүй хэцүү байдаг. Яг хөө мэдээж боломж байгаа. Гэхдээ ер нь бол яг явахаар шийдсэн бол одоо яг наана юмаа хөөцөлтөд явж байхдаа нэг жилийн хугацаанд бол хэл усаа нэг Монголдо байхдаа аягүй сайн сурах нь маш хэрэгтэй байдаг. Тэгээд ирээд ер нь бол чиний өөрийнх чинь хүсэл сонирхол яг юу юм те ямар чиглэлээр одоо ажиллавал чи өөрөө их тийм аз жаргалтай байдгийн те тэр чиглэлээрээ ингээд ажиллаа хайж заавал үзээрэй. Заавал тэрийг авах тэр ажлаа одоо хийх хичээгээрэй л гэж одоо би хэлэндээ ер нь одоо ингээд надаас ингээл заримдаа хамаатнууд маань ч гэсэн асуухад хэлээ сайн үз тэгээд ирээд ингээд гайгүй мэргэжлийнхаа ажилд орохыг хичээл гэж хэлдэг. Тийм тэгээд миний хувьд болохоор яг ирснийхаа дараа бол ер нь бол яг монголчуудын нийтлэг одоо нэг хандлага нэг тийм мэдээж та гадаадд гарахаар ирчүүд нь нэг таксинд явдаг эсвэл байрлал дээр ажилладаг эмэгтэйчүүд нь болохоор нэг зочид буудал цэвэрлдэг эсвэл офис цэвэрлдэг гэдэг нэг тийм юутай байдаг. Тэгтээ мэдээж тэр одоо ингээд ажлыг хийж байгаа хүмүүсийг бол би үүсгээгүй мэдээж маш мундаг хүндэлж байна. Тэгээд гэхдээ яг бас ингээд боломж бас байдаг байхгүй юу. Тэгээд тэр дунд чинь яг хэл усан сайн мөртлөнгөөсөө ингээд өөртөө итгэлгүй ч юм уу те мэдээж за угаасаа намайг хэн одоо авах вэ гэдэг одоо ингээд нэг тийм майндсеттэй байгаад байдаг юм шиг санагдсан хүмүүс. За баярлалаа. Түрүүнийхээ асуултандаа дахиад нөгөө хоёроос хариулт авъя тий. За миний хувьд болохоор Ирландд одоо ирье гэж сонирхож байгаа хүмүүстэй тий илүү одоо замын одоо дөтг болгох, хөнгөвчлөх одоо ямар зөвлөгөөнүүд байна вэ гэхлээр яг түрүүний бас уянгагийн маань хэлсэнтэй адилхан хэлээ маш сайн сурах хэрэгтэй. Яа тэгэхээр энд ирээд нөгөө хэл сурна гэдэг нь ер нь асар өндөр зардалтай л да. Ингээл одоо сургуулийн төлбөр байна, тэгэл амьдралын зардлууд байна, тэг байр гэл зөндөө их зардал гарна. Монголтой харьцуулж үзэх юм бол хамаагүй их зардалтай. Тийм учраас Монголдо одоо дундаас дээш түвшний ядаж англи хэлний мэдлэгтэй болчоод ирэх юм бол амьдрал чинь илүү амархан тэг их хэцүү хүнд ажил хийгээд авах шаардлагагүй хүмүүстэй харилцаад явах энтерт хамаагүй төхөн болно л гэж хэлмээр байна. Тэгээд хэлнээс гадна бас ер нь бас сэтгэл санаагаа сайн бэлдэж ирэх хэрэгтэй. Яа тэгэхээр одоо Монголдоос ирж байгаа хүмүүс хөвчлэн ингээл Монголд бол нэлээд ажгүй ажил хийжсэндээ оффист ч юм уу тэгэл мэргэжлэрээ гоё ажил хийжсэн бол энд ирээд бас ингээд нөгөө мэдээж Монголдо хийжсэн шиг ажил шууд хийх бол боломж байхгүй. Тэрийг бол хүн болгон бас мэдчихэж байгаа гэж бодож байна. Тэгэхээр ингээд ямар ч газар ажилд орсон гэсэн нөгөө ерөөдөө жоохон шууд тийм ажилд орчихгүй ихэнх хувь нь гэсэн үг шүү дээ. Одоо ирж байгаа хүмүүсийн ихэнх хувь нь ингээд доороос нь эхлээд ингээд хийх хэрэгтэй болдог учраас ингээд
тэрэнд одоо ингээд сэтгэл санаа бэлтээд ингээд тим юм хийлээ гэдэг ингээд готрахгүй байх ч юм уу те тим юм дээр илүү анхаарад ингээд хүлээлтээ одоо багасгаад гэх юм уу те тэгээд ирвэл илүү амьдрахад амархан байх хаа гэж бодож чинь. Тэгээд Ирланд бол ер нь амьдрахад нэлээ юм тааламжтай хүмүүс нь их найрсаг тэгэл одоо зарим улсуудтай харьцуулахад ингээд одоо racist байдал энэ төр гадныхны гадуурхахдаг байдал энэ төр бол харьцангуй ер нь аюу гайгүй хүмүүс нь маш гоё ийдэг. Тэгэд миний хамгийн анх ирээд төржсэн анхны сэтгэл бол ингээд ер нь бол Монголын манай эсвэл Азийн энэ төр соёлоос бол шал өөр соёлтой эднийхэн чинь болохоор юм нэлээ юм нээлттэй, чөлөөтэй тийм хүмүүс байдаг. Тэгэхээр ингээд манай монголчуудаа жишээлбэл ингээд ажилд орж морохдоо ч юм уу тий эсвэл сургууль дээр очиод хүмүүстэй найзалж нөхөрлөгтөө ч юм уу тий нэлээ юм бүрэг ингээд дуугаа ч юм уу нэг тийм байгаад байдаг. Одоо интроверт гэж хэлэх нь цаашаа ер нь бол нэг тийм үнтэй гоё ингээд чанга дуугаар мэдлждэггүй тий үнтэй ингээ гоё нээлттэй байж чаддаггүй ч юм уу ингээд яг яах гэж байгааг нь мэддэхгүй ингээд нэг амандаа ингээд нэг юм хэлэл тэгээд байгаад байдаг. Тийм байдлаа бол тийм ерөөдөө тийм зан характертай хүмүүс бол нэлээ өөрийгөө эвдэж ингээд өөрчилж ингээд одоо эдний одоо калчерт ингээд сайн ойлгоод соёлыг ойлгоод тэг хүмүүстэй яаж харилцах гэдгийг бас ингээд бэлдээд жоохон өөрийнхөө одоо нэг тухтай бүсээс гараад тэгж байна гэж бодож тэгж бэлдэж ирвэл бас илүү амар байх байхаа. Би болохоор өөрөө бас нь ер нь нэлээд тийм одоо дуугууд яг л тийм одоо яг ингээл тийм монгол хүмүүсүүдийн нэг багхгүй. Тэгэхээр эхлээд ингээд өөрөө ажилд орохдоо ч юм хүмүүстэй уулзахтаа ингээд би яг ингээ өөрийгөө айгүй анзаарсан байхгүй ингээд яг тийм нэг Монголынхаа оюугаар ингээд нэг даруухан байх ч юм уу те. Өмнө нь би бас нэг Японд бас нэг жил амьдарч байсан. Ингээд Японууд бол ингээд айгүй даруухан байхыг их үнэлдэг шүү дээ те. Энд бол яг эсрэгээр ингээд чи бараг өөрийгөө яаж ингээд рекламдаж зарж чадчихээн те. Өөрийгөө яаж гэдэг тэр юм амар чухал гэдэг. Бүр ингээд бараг яг эсрэгээр бараг тэгэхээр ингээ аюу өөр байсан ер нь бол тэгэхээр тийм юмнуудыг ингээд соёлынхаа нэм ялгаатай байдал энэ төрөнд сайн судлаад ойлгоод одоо жоохон нөгөө майндсет толгоогоо бас жоохон бодлоо нэлээ өөрчлөө тэгж байхгүй бол ингээл Монголд байдаг шигэ байгаад хам бол бас ингээл харахад ингээд одоо сүүлийн үед залуучууд маш ихээр ирж байгаа жоохон хүүхдүүд тэгээд тэднийг харахаар ингээд Монгол байдаг шиг байгаад хаар ингээ ажил олж чадахгүй амар олон сар болох ч юм уу. Тэгээл тэрнээсээ болоод ингээд одоо амьдралынхаа зардлыг төлөхөд ингээ хүндрэлтэй болоод буцах ч юм уу маш олон асуудлууд дагаад үүсдэг. Тэгэхээр тэр юмнуудаа бас сайн бодох хэрэгтэй. Тэр юмнуудаа ингээ бэлдээд ирэх юм бол амьдрал чинь илүү амархан байх болно шүү л гэж хэлмээрээ. Баярлалаа. Айгуу сонирхолтой. Америк бас соёлын хувьд Австрали, Ирландтай ойролцоочос сая манай уянгаа өнөөгийн хэлсэн зөвлөгөөнүүдтэй 100% санал нийлж байна. Би яг давтахгүй тулд арай жоохон өөр өнцгөөс нь хэлэх юм бол ажлын ёс зүй ер нь Монголтой харьцуулахад өндөр санагддаг. Тэгээ яг шалтгаан тодорхой хэмжээгээр суурь боловсрол, соёл, эдийн засаг гэдэг юм макро нөхцлүүдээс гадна ажлын байрны өрсөлдөөн их өндөрөөсөө болдсон болов уу бодсон. Тэгээд орноос ирсэн одоо мэдлэг чанар өндөр хүмүүс их байдагтай холбоотой ах. Тэгээд би одоо Нью-Йорк хотод ажилладаг. Тэгээд нэг ажлын байр дээр бол 100-аас дээш хүмүүс өрсөлдөх юм бол хэвийн үзэгдэл. Тэгээд ажилд ороход бол одоо бид нар шиг гадаад хүмүүс 1000 хүртэл түүнээс дээш ажлын байран дээр одоо өгч ялцганд орох гэх мэт тийм маш өндөр тоогоор хэмжээний одоо хүч хөдөлмөр шаарддаг гэх юм уу. Тэгээд үндсэн ажилдаа орсны дараа бас дуусахгүй. Тэгээд ажлаа гартаа оруулах, тэгээд багтаа байгууллагатаа оруулж хууль нэмрээ өндөрөсгөх, өөрийн карьераа бас одоо зогсолт үүсгэж байх гэх мэт ийм ажлын шаардлага хариуцлагын хувьд их өндөр байдаг болохоор тэгээд одоо ирэх байгаа хүмүүст бол энд тодорхой хэмжээгээр бэлдсэн байвал зүгээр хаа гэж би бодож байна. Тэгээд тэр тусмаа бидний шидэ гадаад хүмүүсийн их нутагтаа их хэлээрээ ажиллаж хөдөлмөрлж байгаа энэ хүмүүс тань зэгцхийн тулд тэдрээс илүү их хүч хөдөлмөр гаргах шаардлагатай гэж боддог. Тэгээд тийм учраас хэрвээ би одоо Монголд байгаа гадагшаахаар бэлтжижсэн залуу ном мунаад зөвлөгөө өгсөн бол
ажлын цагийг одоо үр бүтээлтэй өнгөрүүлэхээс гадна ажлын бус цагийг одоо өөрийгөө одоо хөгжүүлэх мэдлэгээний тал дээр маш их юм цагийг үр дүнтэй өнгөрүүлсэй гэж зөвлөх байлаа. За баярлалаа. За миний хувьд гэх юм бол бас ер нь бүдэнтэй санал нийлж байна. Тэгээ би бас яг хамгийн чухал зүйл бол хэл гэж бодож байна. Яг очиж байгаа явах гэж байгаа газрынхаа хэлийг нь л сурах хэрэгтэй. Маш тэг хүмүүс бол орчинд нь ороод ороос орчиндаа гэж бол айгу хөнгө ханддаг юм шиг санагддаг. Хэлийг нь сурцсан байхад бол тухайн улс оронд бол маш олон боломж нэгддэг. Ер нь бол хэлийг нь яг эзэмшсэн байвал өөрөө тэрийг ажлын зармаар ер нь боломж яг одоо тухайн улсын иргэнтэй адилхан боломжууд бол нэгдэж эхэлдэг. Тийм болохоор хэл бол маш нэгдүгээрт чухал гэж бодож байна. Тэгээд амьдрах газар бас хүмүүс нөгөө одоо Австрал гэвэл яг Япон гэвэл Япон гэл эсвэл Токиогоор төсөөлдөг ч юм уу. Тийм ингээл яг амьдарч байгаа тэр хот болон бүс нутгуудаас шалтгаалаад айгүй өөр байдаг. Тийм болохоор анх явах гэж байгаа хүмүүс байх юм бол яг өөрөө юу зорж байгаа вэ? Ямар хот вэ гэдэг ч юм уу. Яг аль руу нь явах уу гэдэг ч юм уу. Ер нь нэлээ өөрөө интернет энэ төр одоо хөгжсөн ийм үе бид нарын одоо даваа тал болж байгаа учраас заавал тэрийгээ сайн судалж явах хэрэгтэй гэж бодож байна. Бас виз мэдүүлэхтэр бол Монголд хүмүүс мандаа дандаа айгу одоо Японд ч гэсэн байгаа хүмүүс виз энтрээс солихдоо одоо нэг хуулийн фирмүүдээр дамжуулж айгүй их виз мэдүүлээд байгаа харагддаг. Тэр нь бол нэлээд өндөр төлбөртэй байдаг. Гэхдээ виз мэдүүлэхэд бол миний хувьд бол хэрвээ Япон хэлтэй ч юм уу англи хэлтэй тэр тухайн орны хэлийг мэдж байгаа бол виз мэдүүлэх бол ямар ч асуудалгүй санагддаг. Яагаад гэвэл виз мэдүүлэхийн тулд тэр фирм хуулийн одоо фирм мэдүүлж гинүү, хувь хүн мэдүүлж гинүү гэдгээсээ шалтгаалаад визний гаралт өөр байна гэж хүмүүс ойлгоод байдаг юм шиг байлаа. Гэхдээ тийм юм бол байхгүй. Японы хувьд бол байхгүй. Тэгээ би ер нь бол өөрийн ажлын оюутны виз, ажлын виз, одоо өндөр ур чадвартай ажилтны виз, байнгын виз бүгдийг нь өөрөө бүх материалаа бүрдүүлээд өөрөө өгч исэн. Тэгэхээр бол илүү тэгэж одоо өөрөө чадах юм дээрээ тэгэж илүү зардал гаргах хэрэггүй юм шиг санагдаад байдаг. Айгу олон жил болсон Японы хэлтэй хүмүүс хүртэл дандаа хуулийн фирм энтрээр дамжуулаад байгаа харагддаг байхгүй. Тэгэхээр тэр бол их шаардлагагүй юм шиг санагддаг. Тийм ерөнхийдөө бол хэлээ бэлдээл юмнуудаа судалсан байхад бол гадаадд ирэхэд бол боломж ихтэй. Гэхдээ түрүүн бас манай найз охтууд маань хэлсэнчлэн орчин болоо шал өөр, соёл нь өөр тий. Айгу өөр орчинд ирж байгаа. Монголд амар гоё ажил карьертэй байсан ч гэсэн энд ирээд бол бүх юм одоо зеро. Тгээсээ эхлэн бүх юм тийм болохоор яг тийм сэтгэл зүйн бэлтгэлтэй дээрээс нь яг чадна гэсэн юм зорилготой тууштай л байх хэрэгтэй санагддаг. Тэгээд гадаадад амьдрахад бол шууд одоо айгүй олон их мөнгө хураагаал тийм боломж бол бас нэлээд ховор байдаг. Нэлээд сахилга бат хэрэгтэй. Дээрээс нь өртөг өндөр учраас өөрсдийнх нь амьдрах зардал өндөр гардаг. Тэгэхээр тэдгээр бүх зүйлүүд болон рискүүдийг болон өөрсдийнхөө одоо хүсэл зорилгыг одоо сайн бодолцож аваад гадах гişээ гарах шийдвэрээ гаргаасай гэж бол хүсэж байна. Та эдээсээ одоо сүүлийн асуултаа асууя гэж бодож байна. Бидний одоо подкастыг одоо сонсож байгаа хүмүүс байгаа. Тэд нартай зориулаад юу гэж хэлмээр байна? Subscribe дараарай гэж хэлсэн юм шүү дээ. Яг өөр тэгээд асуулт байвал бас комментээр бичвэл бид нэр бас дараагийнхаа ярих сэдвүүдэд оруулж болно ах гэж бодож байна. Яг тийм нэрээ. За тэгээд энэ бол яг дөрөв найзын одоо юунаас гой нөгөө найзлал хүртэл ярианаас одоо бид яг л нэг подкаст боддоггүйс. Тэгээд мэдээж тэгээд л одоо ихний юм чи алдаатай оноотой байна ах. Тэгээд нэг үгээ олон дахин хэлэх. За тэгээд нөгөө нэг хэлсэн ярьсан юм тойруулж яриад байх. Тэгээд тиймэрхүү юмудаас байсан мөх. Гэтэ тиймэрхүү юмуд ах юм бол тэгээд бас та бүхэн хэлээрээ бид бол аль болохоор юмаа засаа залруулаад сайжруулад явахыг хичээнэ. Тийм ээ охтой. Бас нэг хэлмээр байгаа юм яг бид нар ингээл өөрийнхөө л туршлагыг ярьж байгаа. Энэ нь бол ингээд яг одоо абсолютны үнэн гэсэн юмнууд биш шүү дээ, тийм ээ. Хүн болгон л өөр замыг туулж байгаа гэдгийг ойлгоод энэ одоо өөртөө байр сууриас өөрсдийнхөө туулсан туршлагаар ярьж байгаа гэдгийг бас ойлгоосай гэж бодож байна. Тэрс таамаа. Үнэ.
Би үнэн л юм ярьдаг. Тэгэхээр та нартай нэр уянгагийн хэлгээр та нартай ингээд сериусны ярьсан чи ямар эвгүй юм бэ гэдэг шиг. Нэр бас нэг юм хэлгээ марсан. Энд чинь одоо ингээд эдит хийхгүй хий гэж ярьсан тий хэдүүлээ. Тийм тэрийг нэрээ сонсогчдод хэлүүлээ сонирхолтой бас гоё юм байна тий. Тийм. Маш нэмж хассан юм байхгүй гэдэг. Бид засваргүй явахаар шийдсэн. Тэгээд тэрэндээ бас миний хувьд нэмж хэлэх юм алга манай надад гоё базаад хэлчихлээ. Тэгэхээр баярлалаа богида ингээ гоё хөтөлж өгсөн. Харин тийм боги ястаа гоё хөтөлж шүү. Зөндөө сонирхолтой юм ярина. Ярих юм зөндөө байгаа. Хамт байгаарай гэж. Бидэнтэй хамт байгаарай. Юу гэж хэлдэг вэ? Миний зүгээс болоор сонсогчдоо ч юм уу сонсож байгаа хүмүүстээ бол юу гэж л бодож байна л да. Миний бодлоор бид нарын бодол бол гадаадад амьдрахаар чинь найз нөхдөсөө хайртай хүмүүсээс ингээд бас хол байдаг шүү дээ. Тий хол анхаар ер нь бол ганцаард найз нөхдөд тэр болгон уулзаад байж чадахгүй, гэр бүлийнхэнтэй уулзаад байж чадахгүй ч юм уу тийм нөхцөл байдалд ордог. Тэгэхээр яг бид нартай адилхан одоо хин нэгin одоо найзтайгаа буу халж байгаа юм шиг сонсоод бас ингэдэг. Яг бид нарт тохиолдож байгаа зүйлүүд бол бас өөр хүмүүс ч гэсэн адилхан тохиолдож байгаа одоо гэсэн үг штэ. Тэгэхээр тэр нэрээгаа ингээд найзуудтайгаа ярьж байгаа юм шиг ингээд гоё ингээд хөнгөн сонсоод бид нарыг ингээд ингэн гэл одоо бид нар тэр хүнд одоо хань болж байгаа юм шиг тийм байдлаар одоо төсөөлж байгаа. Тийм бид нар миний хувьд ч гэсэн ингээд найзуудтайгаа ингээд ярихаараа айгу гоё яадаг учраас яг ингээд хэдүүлээ ингээд дөрөв твд бүр ингээд амьдарч байгаа хүмүүс учраас тэр оргоо одоо цагийн зөрүүнээс хамаарат ингээд холбогдоод байх бас тэр болгон одоо байнга холбогдож чаддгүй. Тэгээ бид нарын шийдэл бол бас бид дөрөв өөрсдөө ингэж ярьж явах тийм одоо зорилготой байгаа. Тэгэхээр дөрвөлээ бас одоо гоё шин сонин содноо ингээ хуваалцах тийм зорилготойгоор одоо энэ подкастыг хийж байгаамаа. Тийм болохоор бүгдээрээ айгуу тийм яг түрүүн өнөөгийн бас хэлжээсэ яг өөрсдийнхөө өнцгөөс буюу өөрсдийнхөө туршлага дээр л одоо ярилцж байгаа. Дөрөв дэлхийн дөрөв өөр өнцгт одоо очсон. Дөрөв ийм багын бүр одоо 20 хэдэн жил найзалж байгаа найзууд одоо амьдралын одоо урсгалаар гэх юм уу дөрвөлээ бүр шал өөр газар очиод амьдарсан байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр бол бас ийм сонирхолтой кейс болов уу гэж бодож байна. Тэгээ тэрүүгээрээ дөрөв өөр улс орны соёл яриа туршлагууд сонсох боломж гарах юм аа. Ингээд ер нь бол бидний анхны дугаар маань өндөрлөж байна. Өнөөдөр бид бол гадаадад амьдрах шийдвэр болон визний талаар гадаадад амьдрал эхлэхэд ямар бэрхшээл болон давуу тал байсан талаар хуваалцлаа. Харин дараагийн дугаарт бол бид гадаадад амьдрах монголчуудын нийтлэг асуудал, гадаадад амьдрах үед үүсдэг ганцаардал, нөхөрлөл, гэр бүл, хүүхдийн хүмүүжил, сэтгэл зүй, эрүүл мэнд, гоо сайхан ч юм уу тэр бүх сэдвүүдийн талаар яг дөрвөн өөр тэрэнд амьдарч байгаа, дөрвөн өөр соёлын одоо амьдарч байгаа хүмүүс одоо өөрсдийнхөө туршлагуудаа хуваалцаад тэр сэдвүүдийг хөндөд ярилцах болно. Тэгээ найзууд 4 ТВ-с подкастын одоо анхны дугаартай хамт байсанд маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзцгаая. Баяртай. Subscribe дараарай гэж хэлсэн юм байна шүү дээ.